Здравствуйте, уважаемые телезрители. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Цаг агаар бидэнд бараг зуных шиг хоёр сайхан дулаан өдрийг бэлгэллээ. Мэдээж түүний ачаар ногоон талбайдаа хийх ажлаа дахин төлөвлөж ажиллахад хүрлээ. Манай бүс нутгийн цаг агаар тэр дундаа 4-р сар дохтуургүй л дээ. Тиймээс цаг агаарын онцлогийг заавал харгалзаж үзэж байх хэрэгтэй болдог юм. Одоо ногоон талбай хийгээд гадаа талбайдаа гарч ямар ажил хийх талаар ярилцах болно. Хамтдаа ногоон талбайдаа амралтын өдрүүдээр хийх ажилтайгаа танилццгаая. Өнөөдөр бүгдөө суулгацын талаар ярилцахгүй. Тэртээ дэргүй сайн ургаж байгаа. Танаа гэрт ч суулгадтай нь сайн ургаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Түүний оронд бүгдээрээ гэрийн нөхцөлд хийж болох өөр ажлуудаа амжуулж байх хэрэгтэй болно. Ингээд одоо сонгоныг хэрхэн тариалтанд бэлддэг болохыг харуулъя. Мэдээж үрийн сонгоноо худалдаад авчихаарай. Улаан ууд хотод үрийн сонгон борлуулдаг газрууд хэд хэд байгаа. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч цаад эм дэлгүүрээс ч та бүхэн худалдаж авах боломжтой юм шүү. Чанарын хувьд бол тунд ажгүй шүү. За ингээд ямар сортын сонгон тариалах тухайд бол Штутгарт, Ризенен, Германд нилээд түгээмэл даргасан манай энд ч олонний талархлыг хүлээсэн сонгоны сорт. Автохад дүү хэлбэртэй болохоор зүсэж хоол хийхэд жаахан хүндрэлтэй байдаг. Та бөөрийнхий сонгодог хэлбэртэй сонгон тариалахыг хүсэж байвал туран сортыг сонгоорой. Мөн Центурион бас тохиромжтой байдаг. Харамсалтай нь би Центурион сортыг зарж борлуулж байгаа дэлгүүртээ одоогоор таарсангүй. Энэ шин сортын хувьд бол Геркулес гэдэг нэртэй. Өнгөрсөн жил сармид сонгон муургасан жил болсон. Тиймээс энэ сортын эд шидийг гаргаж чадаагүй. Энэ жил дахин дурчиж үзэхээр шийдсэн юм а. Энэ бол талбайдаа заавал ургуулж байх ёстой улаан сонгон. Нийт сонгоныхоо 20% нь улаан сонгон тариалаарай. Салаад хийхэд тохиромжтой, сайхан амттай. Сортын хувьд Ред Барон, Кармен, мөн энэ Семко. Семког энэ жил мөн би дурчиж үзэхээр шийдсэн юм а. За тэгээд худалдаж авсан сонгоноо хэрхэн тариалтанд бэлтгэх вэ? Энэ үрийн сонгон 500 г жинтэй байх ёстой. Гэвч үрийн сонгон маань хадгалалт, тээвэрлэлт, зөөн дамжуулах гээд дэлгүүрийн лангуун дээр очих хүртлээр нилээдгүй адал явдалтай учирдаг. Түүнээс шалтгаалan гэмтэх хатах эрсдэл үүсдэг юм а. Эцсийн дүндээ энд 445 г-тай болоод шалгарсан үрийн сонгон үлдээд байна. Хайчаар хайчлаад торноос нь гаргах хэрэгтэй. Тэгээд ийм саунд хийж сайтар хараараа муудсан сонгон байж байгаа ч юм билүү. За ингээд ургаад муудчихсан ногоорцсон сонгоныг нь аваад хайчих мэдээж ургахгүй шүү дээ. Миний хувьд өөрөө худалдан авахдаа маш сайн шилж сонгож авсан болохоор хаягдл багтаа байгаа нь юм. За энэ нүцгэн сонгоныг суулгах гээд хэрэггүй. Өнгө зүс сайтай болохоор одоо хүнсэндээ хэрэгжилчих нь бидтэй. Хэмжээний хувьд 3 төрлийн хэмжээ байдаг. Хамгийн жижиг нь 2 г жинтэй, дундаж нь 4. За хамгийн том ургасан нь дундаж хэмжээ нь 6 г жинтэй нь хамгийн том юм а. Хэлбэр жингээр нь ялгах ямар хэрэгтэй байдаг тухайд бол нэг ургамалд 100 см² талбай хэрэгтэй болдог. Тэгэхээр 1 м² талбайд 100 ширхэг үр орно гэж тооцохоор 200 г жинтэй үр хэрэг болж байгаа юм. Тэгэхээр энэ савтай сонгоны үр 2 м² талбайд тариалахад хангалттай хүрэлцэн гэсэн үг ээ. За дундаж хэмжээтэй үр тариаллаа гэхэд 400 г буюу 1 ууд, харин том хэмжээтэй сонгоны үр тариаллаа гэхэд 6 г үрийн сонгон 1 квадрат метр талбайд тариалахад хангалттай хүрэлцэхгүй байна шүү дээ. Ямар хэмжээтэй үр тарих тухайд бол мэдээж дундаж буюу 4 г жинтэй нь хамаагүй дээрээ. Хэд жижиг бол бага ургац өгдөг юм. Мэдээж мөн таны тариалтын орчноос ургалт их хамаардаг шүү дээ. Үржил шимтэй хөрс тойхисэх, бордоод хөрс хийсэн үгүй юу, услаагаа цаг тухайд нь хийж өгсөн үү гэд олон зүйл нөлөөлөх болно. Үрийн сонгоны хэмжээ ургацад нөлөөлдөггүй боловч би хувьяас та бүхнийгээ 4 г жинтэй үрийн сонгон сонгоорой гэж уриалгах байна. Энгийн сонгоны тухай ярилцахад ийм байна. Харин одоо бүгдээрээ улаан сонгоны талаар ярилцъя. Энгийн сонгоноос арай том хэмжээтэй. За хардаа бараг 10 г жинтэй үрийн сонгон. 1 м² талбайд тариалдгийг гэж тооцвол 2 сав үрийн сонгон буюу 1 кг орчим үрийн сонгон хэрэгтэй болно гэсэн үг ээ. Гэрийн хэрэгцээнд 1 м² талбайд тариалсан сонгон хангалттай хүрэлцэн. Та бүхэн тариалаад үзээрэй. Харагдаж байгаа Геркулесийг мөн 1 м² талбайд тариалчих. За одоо бүгдээрээ юу хийх хэрэгтэй болох талаар одоо ярилцах болно.
Мэдээж сайтар ангилан ялгаж өгөх хэрэгтэй. За тэгээд болж өгвөл над шиг сорт бүрээр нь тусдаа савнд хийгээд хадгалчих. Тэгээд цэрүүн нөхцөлд үрийн сонгоноо хадгалах хэрэгтэй шүү. Шингэнээ алдахаас сэргийлж байгаа хэрэг юм. Нэмэх 20-25 хэмд бол хатаад хорчийчдэг юм шүү дээ. Манай гэр бүл дөрвөлээ. Манай гэрийн хэрэгцээнд 3 м квадрат талбайд тариалсан сонгон хангалттай хүрэлцдэг. Дээр нь нэмээд 1 м квадрат талбайд Expedition сортын сонгоноо өрсөлдүүлэн тариалах хэрэгтэй болдог юм а. Одоо бүгдээрээ бидний 2 дахь далах болсон төмөсний талаар ярилцъя. Мэдээж үрийн төмсөө тариалтанд бэлтгэх цаг одоо нэгэнд болжээ. Би энд дахианы өндгөөс арай том 4-5 см диаметртэй 40-50 г жинтэй 4 төрлийн үрийн төмөс бэлтгэхэд байна. За энэ бол үрийн сайн төмөс. Ямар нэгэн байдлаар гэмтсэн үндэс ургасан зүйл алга байна. Тэгэхдээ шууд зойрноос гаргаад л тариалах юм бол бүд ургахгүй. За энэ жаахан үндэслэгдсэн байгаа төмөс нөгөөхөөсөө 2-3 хоногийн өмнө ургаад гараад ирнэ. Монгол болон манай байгалийн бүс нутагт хүүтэрдгүй халуун зунтай. Энэ зунд төмөс боловсрох их хугацаа өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төмөс хэдий ч нэ эрт ургаж эхэлнэ, төдий ч нэ боловсрох хугацаа урттай болно гэсэн үг юм а. Авах ургацын хэмжээ болон төмсөнд агуулгадах зардуулын хэмжээж дагаад нэмэгддэг юм шүү. Энэ аргыг халаах гэдэг төмснүүдээ үндэслүүлэхийн тулд 7-10 хэмийн дулаантай газар төмсөө хадгалах хэрэгтэй. Үндэс ургах бололцоо олгож байгаа хэрэг юм а. Бас хагас гэрэлтүүлэхдээ сүйдрөвч том цонхтой өрөө юу гээд хаанч байсан хадгалж болно. За тэгээд хамгийн шалгарсан хувилбар нь энэ. Ийм том гол үндэс нь ургаад гараад ирчихсэн байна. Үндэс нь одоогоор цагаан харагдаж байгаа боловч удахгүй ногоороод ирнэ. Ийм төмсийг суулгахлаар энгийн төмс суулгаснаас 7-10 хоногийн өмнө ургаад гараад ирдэг юм. Ну и наконец последний вариант, значит Эцсийн хувилбар нь энэ. Зарим айлын зойронд халуун байснаас төмс нь ингээд соёолоод ургачихдаг. Ингэж гарч ирсэн үндсийг нь манайхан цагаан хөл эсвэл утас гэдэг. Ийм төмс суулгахаар бол энэ гарч ирсэн үндсийг нь огтоос гэмтээж тасдаж авч болохгүй шүү. Та авчих юм бол хөрсөн доороо үндэслэх хугацаа нь уртсан. Дээш гарч ирэх хугацаа нь ч мөн дагаад уртсан гэсэн үг ээ. Ингэхлээр бид хугацаа алдаж байгаа хэрэг юм шүү. Энэ үндсэлсэн цагаан сахлуудыг нь авчихаар 20% хүртэл ургацаа алдах нөхцөл бүрддэг юм а. Гэмтээлгүй суулгачаараа да. Үрийн төмсөө тариалтандаа бэлдэх тухай ярихад ийм байна. Үрийн төмсөө сайн сортын төмс байхаар сонгоорой. Манай худалдааны төвүүдээр сайн чанарын үрийн сортын төмс хангалттай зарагдаж байгаа. За төгсгөлд нь би энд та бүхэндээ булцууд цэцэг дургамлыг танилцуулъя. Галердиолус цэцэг саадем дэлгүүрт худалдаалагдж байгаа ийм 10 хүртэл хумстай 3 булцуу энд байна. Энд нэг зүйлийг сайтархаарай. Өмнө нь голдуу голланд сортыг тариалдаг байсан бол энэ удаа манай нөхцөл тохируулан гаргаж авсан Оросын сортыг тариалах болно. Хэд хэдэн төрлийн өнгө савлгаатай борлуулагдж байгаа. Та бүхэн ногоон талбайгаа чимэглэх Галердиолус цэцгийг заавал тариалаарай. Их сайхан цэцгэс шүү. Худалдаж авахынхаа өмнө ёроол болон уул хэсгийг нь цэвэрхэн байгаа эсхийг сайтар шалгаарай. Тэгээд өрсөлгөө хийхэд болно. За одоо горгон цэцэг. Мөн л булцууд цэцэг дургамал. Мөн л олон төрлийн сортуудтай. Маш сайхан цэцэг шүү дээ. Та худалдаж аваад одоо үндэслүүлэх цаг нь болчихсон болохоор 5 литрийн савнд хийгээд төрдөө суулгач. Тэгээд 6 дугаар сарын эхэнд гадаа талбайдаа шилжүүлэн суулгах болно. Учир нь Галердиолустай харьцуулахад гаргийн хүүтэн тэсвэр мууттай болохоор 6 сарда гадаа талбайд гаргаад суулгасан дээр. Харин Галердиолусыг бол 5 дугаар сарын 10-нд суулгахад яг тохирно. За одоо миний агрономчин Хуанлын дагуу энэ 7 хоногтоо бүгдээрээ 5 төрлийн байцааг өргөжлүүлэх хэрэгтэй болно. Дунд болцсон болон хожуу дунд болцсон сортууд юм а. Дунд болцсон энгийн байцааны гибрид дүрийн Kaufman, Megaton, зарим хүмүүс лава сортуудыг өргөжлүүлдэг. Удаан хугацаанд хадгалахдад зориулагдсан Hurricane, Erdena болон бусад олон төрлийн сортуудыг миний Хуанли дээрээс хараад сонгоорой. Мөн бид улаан байцаа, цэцэгт байцаа, брокколины өрсөлгөө хийх болно. Тэгээд 5 дугаарт нь бид хятад байцаа өрсөлдүүлнэ. Хятад болон цэцэгт байцаа, брокколиг ногоон талбайхаа сул хэсгийг ашиглан тариалаарай. Хэрвээ игнээлэн ихийг тариалахаар бол хожуу болцсон сортуудыг сонгоорой. Байцаагаа ийм савнуудад өрсөлдүүлээрэй. Нэг аяг нь 120 мл хэмжээтэй байцааны хувьд
том 200 мл-ийн багатай амжтай аягнууд бол хэрэггүй. Би хувьдаа 30 гаруй жил хэрэглэж байгаа ийм хайрцагнуудад суулгадаг. Мөн нэг нэгээрээ аяг болон салдаг. Дөрвийг үржих дөрв буюу 16 ургамал өрсөлдүүлчих боломжтой хайрцаг савнууд юм а. Зарим аяганд нь би 2 хүртэл үрэх хийж өгдөг. Өрсөлдөхгүй байх магадлалаас ингэж урьдчилан сэргийлж байгаамаа. Дараагаар нэгнээ болгондоо ямар сортын үр суулгаснаа ялгахын тулд нэрийг нь бичээд наачдаг юм. Мөн танд гэж хэлэхэд энгийн ус уудаг аягнуудад өрсөлдүүлсэн ч бас болдог юм шүү. Өрсөлдүүлэх байцаагаа маш сайн чанарын хөрсөн суулгах хэрэгтэй болно. Тэгэхдээ та олон тооны суулгац бэлдэх хэрэгтэй болохоор өөрсдөө хөрсөө бэлдэхээрэй гэж зөвлөх байна. Улаан лойлын хөрсийг 3-1 нь ялцмаг, 3-2 нь хөрс байхаар бэлтгэж байсан бол байцааных өөр найрлагатай байна. Байцаа нь ус чийг шаардахаас гадна азотоор тэтгэгдэж ургадаг ургамал. Тийм болохоор 2-1 нь ялцмаг байхаар бодож хөрсөө бэлдэхээрэй. Илүү үржил шимтэй хөрс бэлтгэж байгаа хэрэг юм а. Тэгээд үрээ суулгаад гэлгаруутаар бүтээж өгөөд суулгацуудаа өрсөлдүүлээд ургуулад байгаарай. За тэгээд ургасан суулгацуудаа гадаа талбай 6 дугаар сарын 5-аас 10-ны хооронд суулгах юм а. Харин одоо бүгдээрээ гадаа талбайдаа гарч ямар ажил хийх хэрэгтэй болохыг харцгаая. Ну а сейчас давайте выйдем на участок и поработаем там. Но впервые предлагаю обратить внимание на наш сад. Одоо бүгдээрээ цэцэрлэг талбайхаа арчилгааг хийх болно. Хамгийн түрүүнд өнгөрсөн жилийн үлдэгдэл өвс болон хогийг нь цэвэрлэх хэрэгтэй. Намар цэвэрлсэн хүмүүсийг өмнө нь магтаж байсан. Би ч гэсэн намар навчнуудыг нь цэвэрлээд ялзмагтаа хийж гисэн. Харамсалтай нь намар бүрэн цэвэрлэж чадаагүй болдог. Би цэвэрлэхдээ ийм амийг нь тохируулж болдог тармуур хэрэгэлдэг. 10 гаруй жил хэрэглэж байна да. За ингээд үлдэгдэл хогийг нь сайтар цэвэрлэж өгнө. Хог хаягдал дунд өнгөрсөн жилийн ургаад унсан жимсний хатсан хөлдсөн үлдэгдэл байгаа. Магадгүй хортон эвдээд унсан ч байж болно. Тэгэхдээ санаа зовох хэрэггүй. Элдв өвчин байхгүй. Тиймээс хурааж аваад ялзмагтаа нэмчих. Харин услага болон бусад арчилгааны тухайд бол арай эрт байна. Бүгдээрээ арай дулаархыг жаахан хүлээх хэрэгтэй болохоор тэрэ. За цэцэрлэгтээ жаахан ажиллалаа. Үндсэн цэцэрлэгийнхээ ажилдаа удахгүй бид нар дахин орох болно. Тэр цагт илүү олон цагаар ажиллах хэрэгтэй болно. Одоо харин хүлэмжиндээ анхаарлаа хандуулъя. Өмнө нь 5 төрлийн ургамлыг зэрэг суулгаж үзүүлсэн. Эдгээр ургамлууд нь үндсэн ногоогоо тарих хугацаанаас өмнө боловсрч ургацаа өгөх ёстой завсрын ургамлууд юм а. Энэ жил бас хөрс халаагч кабель ашиглаж байгаа болохоор илүү сайн үр дүнгээ өгч байна. Би өмнө нь 4-р сарын дунд гэхэд эдгээр ургамлууд ингэж соёолж байсантай таараагүй. Эрдиск маань хэдийнэ соёолоор гараад ирсэн. Московский парниковый сортын салаатны навч маань мөн ургаж байна. Мөн анх удаага хөлөмжөндөө хүнсний гэж тариалж үзсэн юм. Мөн ногоон сонгон ургуулж байгаа. Шарлотто сортынх ногоон сонгоноо би салаад хийхдээ хэрэглэх болно. Услагааныхаа усаа хүлэмжийн хэмд хүргэх зорилгоор ингээд эндээ хийгээд бэлдчихдэг юм. Ургамлуудаа шөндөө заавал бүтээлгээр бүтээж байх хэрэгтэй шүү дээ. Нумаа ингэж нөмрүүлээд л хонуулж. Хасах 4-5 хэммийг ажирахгүй давна. Тэгээд бас доороосоо халаагчтай шүү дээ. Энд гэртээ хадгалах боломжгүй болсон ургамлуудаа оруулаад тавьчихсан байна. Энэ жилд олон удаа ургацаа өгдөг хувингийн гүзээлзгэн одоо ногоороод гоё ургаж байна. Мөн түрдээ энд усан үзмэж ургуулж байна. Дараагаар нь өөр хүлэмжинд суулгах юм а. Expedition сортын сонгоныхоо соёолжуудыг эндээ бас оруулаад ирсэн. Өөрөө нилээд хүүтэн төсвөр сайтай ургамал болохоор сайн ургаж байна. Булцууд сэл дээрээ энд байна. Хажууд нь үхрийнүүд ургаж байна. Мөн гэртээ багтахгүй болохоор 2 хайрцаг улаан лойлооч эндээ оруулаад ирсэн. Нийт 20 ургамал байгаа гэсэн үг. Expedition сортынхоо сонгоноос асар том ургац авъя гэж бодож байгаа бол ийм аяганд шилжүүлэн ургуулаарай. 1 м квадрат талбайд 25 ширхэг ургамал байх ёстой. Тиймээс ингээд 25 аяганд шилжүүлээд ургуулж гадаа талбайд суулгахын тухайд бол 5 дугаар сарын 15 хавьд суулгах хэрэгтэй юм а. Тэр үед гадаа цаг агаар дулаараад ирэн шүү дээ.
За энэ бол манай сарнаанууд би жил болгон шинэ үр авч байхаар өөрөө ингээд өвөлдөө зойрондоо хадгалаад хаврын хүлэмжиндээ хийгээд зун гадаа суулгачихдаг. Өвөлдөө хөрс хатгаас сэргийлж усалж өгсөн олон наст хүүтэн дэвсвэртэй сортын сарнаа болохоор би 5 дугаар сарын ихээр эсвэл дундуур нь гадаа талбайд суулгана гэж бодож байна. Тэр хүртэл мэдээж хүлэмжинд хийх ажил маань бидний хувьд мундахгүй их байна. Талбайд соёолчны буюу жижиг хүлэмжтэй байх нь тун ашигтай хэрэгтэй шүү. Та бүхэн ч ийм жижиг хүлэмжтэй болоорой. Хажуу талуудыг нь зузаан гэлгаруудаар бүрсэн, тагийг нь мөн гэлгаруудаар бүрж өгсөн. Гэрт маань багтахгүй зарим ургамлуудаа энд хийчихсэн байгаа. Хамгийн хүйтэн дэвсвэртэй ургамлуудаа сонгож хийсэн. Хувингийн гүзээлзгэн Expedition сортын сонгоны ээж ургамал дажгүй ургаж байгаа биз дээ. Өвөлжүүлсэн горгина цэцэг. За тэгээд би хувингийн дахиад нэг гүзээлзгэн энд суулгасан байгаа. Яаж ургасан байгааг нь хараарай. Энэ жил мэдээж ургацаа өгөхгүй, дараа жилч магадгүй өгөхгүй байх. Гэхдээ 2 жилийн дараа голдуу ургац өгж эгэлдэг юм а. Хувингийн гүзээлзгэн болон бусад ургамлуудыг хэрхэн суулгах тухайд бол хувингаа аваад 10 литрийн хувин байхад болно. Барилгын хувин би сонгосон юм а. Доор нь 3 нүхлээд өгсөн байгаа. Тэгээд 2 см орчим зузаантай кремзид хийж ус зайлуулагч болгоно. Тэгэхгүй бол ёроолоосоо хөгцөрж муудах гээд байдаг. Тэгээд хувингийнхаа амсраас 4 см зайвалдээгээд сайн чанарын хөрс нэмж хийнэ. Би бордоот ялзмагт хөрс хийчихдэг. Тэгээд ургамлаа суулгаад дээрээс нь дахиад жижиг кремзидаар хужиж өгнө. Тэгэхээр жимсэн цэвэрхэн, чийг багаалддаг, зэрлэг ургадгүйгээд олон давуу талтай. Энэ маягаар олон төрлийн ургамал жимс ургуулж болно. Хувингийн гүзээлзгний хувьд бол ургаад ирэхээрээ хувингаасаа хальж асгарч ургадаг. Ингээд хувингаа тойроод ургадаг шүү. За тэгээ жижиг хүлэмжнийхээ тагийг мөн даван бус материалаар бүтээж өгдөг. Одоохондоо шөндөө хасах юмтай хонж байгаа болохоор заавал бүтээгээрэй. Соёолжуудаа ургуулах их тохирсон хүлэмж байгаа биз. За тэгээ 5 дугаар сарын ихээр дотор нь байгаа ургамлуудаа гадаа талбайдаа гаргана. Тэгээд суларсан зайд нь өөр ургамлууд ургуулахаар төлөвлөж байна. Манайхан голдуу баклажан ургуулдаг. Хэдийгээр бид Сибирт амьдарч байгаа боловч 4-р сард анхныхаа ургацыг авах цаг нь боллоо. Манай энэ жилийн хамгийн анхны ургац бол сонгон. Лук батун буюу ногоон сонгон. Би бүлээн усаар услаж бүтээлгээр хужиж ургуулсан. Хаврын анхны битмен юм да. Энд 2 төрлийн ургамал ургаж байгаа. Боловсрч гүйцсэн болохоор нь би шууд зулгааж аваад ногоон сонгоноо одоо хүнсэндээ хэрэглэх болно. Харин тэнд харагдаж байгаа ургамал бол хятадын олон наст сармис. Надтай хамт суулгаж 4-р сарын дунд анхныхаа ургацыг авсан бүх хүмүүстээ баяр хүргэе. Өнөөдөр би та бүхэндээ бас нэгэн байцааны тухай ярьж өгөх болно. Энэ байцаа бол ягаан буюу улаан байцаа. Уугуул нутг нь газар дундын тэнгис болохоор зөөлөн дулаан уур амьсгал дуртай, чийг усанд их дуртайгаар энгийн байцаатай адилхан. Пигментүүдээсээ болоод өөрийнхөө нэрийг авсан. Гэхдээ пигментүүдээс хамаарч улаан ягаан гээд олон өнгөтэй байдаг. Оросын холбооны улсад голдуу Уралын нуруунаас урагш нутгуудад ургуулдаг. Сибирь төдийлөн тариалал байдаггүй. Энгийн ард иргэдч энгийн байцааг түлхүү тариалдаг болохоор манай энд бас төдийлөн дэлгэрээгүй. Химийн бүтцийн хувьд цагаан байцаанаас харьцангуй бага ус агуулдаг. Улаан байцааны усны агууламж нь 90%, үлдсэн 10% нь эд буюу эслэг. Хуурай эдийн тал хувь нь сахар. Тэгээд үлдсэн нь витамин С болон бусад витамин агуулдаг. Улаан байцааны хамгийн том давуу тал бол намар орой, өвөл, хавар эрт бидэнд хэрэгтэй витамин тэжээлийг өгч чаддаг ургамал юм а. Учир нь улаан байцаа хадгалалт тун сайн даадаг. Зарим сорт гибрид үрийн улаан байцааг бараг шинэ ургац авах хүртлээр буюу 6 сар хүртэл хадгалж хэрэглэж болдог. Мэдээж хадгалахдаа зойрондоо тодорхой нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Хэрэглэх аргын хувьд бол 2 арга байна да. Нэг нь салаад хийхэд хэрэгэлдэг маш их дэлгэрсэн арга.
Тэгээд хоёр дахь арга нь даршилж хэрэглэх явдал юм а. Харьцуулж хэлэхэд энгийн байцааны хэрэглэх арга маш их байсныг та бүхэн санаж байгаа байхаа. Мөн энгийн байцаатай харьцуулахад анагаах чадвар нь хязгаарлагдмал. Улаан байцаад бицеттид ихээр агуулгадаг болохоор бактерийн эсрэг үйлчилгээтэй. Тийм болохоор сүрьё өвчнөөс урьдчилан сэргийлэх эдгээхэд ашигладаг. Мөн циамид ихээр агуулдаг болохоор зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлж чаддаг юм а. Манай бүс нутагт мэдээж энгийн байцаатай харьцуулшгүй бага хэмжээгээр улаан байцаа тариалдаг. Тэгэхдээ огт битгий тариалаарэ гэж бас хэлж болохгүй. Талбайдаа багахан хэмжээгээр заавал тариарай. Учир нь энгийн байцаатай харьцуулахад улаан байцаа нь бидэнд намар орой, өвөл, хавар эрт хэрэгтэй витамин тэжээлийг өгдөг юм шүү. Тийм болохоор өөрийн талбайдаа заавал тариалаарай. Та бүхэнд эрүүл энхийг хүсье. Будьте здоровы. В адрес программы поступает очень много вопросов. Манай нэвтрүүлгийн хаягаар цэцэрлэгтэй тариалах мод бод, жимс жимсэгний мод, тэдгээрийн соёолт сортуудын талаар маш олон тооны асуулт иржээ. Мөн мод бутаа хаанаас худалдаж авахыг хэлж өгөхийг ч хүссэн хүсэлт их байна. Би та бүхэнд гэж хэлэхэд хамгийн сайн сорт бол манай бүс нутагт нутагшуулан гаргаж авсан сортууд юм шүү. Манай Бурайдад нутагшуулсан сортууд нь байгаль орчмын бүс нутаг төдийгүй Монголд ч сайн ургадаг юм аа. Манай Бурайдын цэцэрганыг Монголд ихээр тариалдаг. Сүүлийн жилүүдэд Бурайдын мод үржүүлэх судалгааны хүрээлэнгийн ажил зогссон байдалд ороод байсан. Ашгүй Бурайдын засгийн газраас цэргийн хөгжүүлэх тал дээр нь анхаарал хандуулж байгаа билээ. Чинээр 3 сортыг гаргаж авч чадсан зохиогчийн эрхийг нь мөн аваад байна. Хар үхрийн нүд, академический сорт, Бурайдын жимс хатан, тэгээд түнхний цэцэрган агрономический өргөсгүй сортуудыг гаргаж авлаа. Чин сортуудыг гаргаж авах ажил сэргэж байгаад би тун их баяртай байна. Цаашид төрийн дэмжлэгтэйгээр энэ ажил улам өргөжих байх. Өөр байгальд нутагшуулдаггүй, эрхүүд бол нутагшуулдаг. Монголчуудын хувьд бол манай тохой мод үржүүлгийн газраас голдуу худалдан авч ургуулдаг юм байна лээ. Манай Бурайдад 3 мод үржүүлгийн газар үйл ажиллагаа явуулж, мод бутны суулгац борлуулж байна. Тэдгээр нь Сэлэнгийн орёны тохой мод үржүүлгийн газар, Тарвахтан орёны Надина, тэгээд Ивэлганы мод үржүүлгийн газрууд юм а. Мэдээж мөн хувь иргэд төрөл бүрийн жимс жимсэгний мод бутыг нутагшуулан үржүүлж байна. Мөн алтан сортуудыг манай бүс нутагт тариалж болно. Гэхдээ болж игвэл нөмөр дулаан газар тариалах хэрэгтэй шүү. Хүүтэн задгаа салхитай газар алтан сортууд хөлдчих гээд байдаг. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд бараг Киргизээс авчирсан 2 м өндөртэй суулгалцуудыг худалдаалах болсон байна лээ. Манай нутагт бол эдгээр нь ургахгүй. Магадгүй та бүхэн дуршиж үзэх зорилгоор худалдаж аваад ургуулж үзээд оролдоод нэг үз. Тэгэхдээ манай өөрийн болон алтан сортууд хамаагүй эрсдэл багтаа шүү. Асуулт илгээж байгаа та бүхэндээ баярлалаа. Би ирсэн асуулт болгонд хариулахдаа таатай байх болно. Илгээх асуулт мундахгүй их байгаа гэдэгт таньж итгэлтэй байна. За ингээд ирэх 7 хоногт иргэн уулзах хүртлээр баяртай үзэгчтэй. И думаю, что они у вас есть. Всего доброго. До встречи на следующей неделе.